За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За, Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай худалдааны гэрээ хэлцээр байгуулах гэж байна. За, үүгээр бол экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн интеграцид харилцан тэнцвэртэй оролцох талаар хэлцэж байгаа юм. За, хэрвээ энэхүү гэрээг бид нар соёрхон батлах юм бол хөрс зэрэгэлтэй улс орныхаа 180 гаруй сая хүн амтай 5 улс орнуудтай ийм том зах зээл нээж гинэ л гэсэн үг. Үүгээр дамжигдаж Монгол улсад бол маш олон бүтээгдэхүүн экспортод гаргана, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир. За, тэгээд хөрш улс орнуудаас ч гэсэндээ бас нөгөө талаас бас нэлээд их бүтээгдэхүүн орж ирж байгаа. Бас ижилхэн тоног хөрөмж энэ модон идэл гээл эхэлнэ. Гол нь бид нар энэ гэрээнээс нэг зорж байгаа юм бол гадаад худалдааны тэнцэл маань ашигтай гарах хэрэгтэй. Үгүйдээ алдагдaltaгүй гарах хэрэгтэй. Гэдг нь экспорт нь импортоосоо давах хэрэгтэй байхгүй Монгол талаас. Үгүйдээ тэнцэх хэрэгтэй. Эний төлөө бид нар зорж байгаа. За, үүний тулд бол энэ гэрээ хоёр зүйлийг тусгаж байгаа. Тарифын болон тарифын бус саад татварыг арилгасан. Буюу гадна талаасаа болохоор энэ олон татваруудыг бууруулж өгсөн. Хуучин бол 30-40% татвартай байсан маш олон бүтээгдэхүүнүүдэд тийг олгож байгаа. 360 гаруй бүтээгдэхүүн дээр. Тэгвэл тарифын бус саад татвар дээр яаж ажиллах ёстой юм бэ? Тэгэхээр тарифын бус саад гэхдээ зэрэг орон болго өөр ингэсэн стандарттай байгаа. Энэ стандартыг хангах тухай бид нар ярьж байгаа. Тэгэхээр энэ стандартын тухай биднэрт бол итгэмжлэгдсэн аж ахуй нэгжүүд, өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнүүд ингээд техникийн үзүүлэлтийн ойлголтуудын талаар ингээд маш олон зүйлүүдийг энэ гэрээн дээр тусгаж өгсөн ба. Хожимо энэ гэрээ батлагдсны дараа ч гэсэн маш олон компаниудын эрх ашиг яригдаад тэр олон асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Энэ үед манай өнөөдөр ажиллаж байгаа яам агентлагуудад аль хэсэг дээрээ төвлөрөх юм. Энэ олон аж ахуй нэгжүүдийн олон асуудал, олон талд зүйлүүдийг бид нар шийдвэрлэх хэрэгтэй. Тэр аж ахуй нэгжүүдийн эрх ашигыг хамгаалах хэрэгтэй. Техник эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэр компаниудыг тэр улс орных нь стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ нэг агентлаг хэсэг нь манай дээр хаана зангидагдах юм бэ? Энийг бид нар зангидж нэгтгэж харахгүй юм бол нэг мэдсэн чинь л нөгөө асуудлууд нь талаар нэг тарж явж байгаад худалдааны гэрээ хэлцээр маань алдагдaltaа гарчвал яах юм? Энэ тал дээр манай яам агентлагууд юу яаж ажиллаж байна вэ? Энэ бол манай улсын хувьд бол маш том гэрээлтэй. Үүгээр дамжуулж манай Монгол улсын уулуурхан бас үйлдвэрлэл хөгжих, эдийн засгийн дараачийн түвшиндээ гарах ийм түүхэн боломжит гэрээ эгдэж байгаа. Тэгэхээр энэ үе дээрээ бол манай яам агентлаг засгийн газар бол маш ухаалаг. За, инквайри сайд хариулъя. Пансмаг гишүүнтэй санал нэг байна. Үнэхээр Монголын энэ үндэсний үйлдвэрлэлд томоохон боломж, том зах зээл нэгдэнэ. Бидний мэдээ зориглого бол энэ худалдаанд учирж байгаа тэнцлийг нөхөх, хариу ашигтай худалдаа руу тэмүүлнэ. За, стандарт техникийн шаардлага 40 гаруй техникийн шаардлага стандартын ажлууд байгаа. За, ингээд гайлын байгууллага хооронд гайлын бүрдүүл, бомб нэвтрэх, гормын уялдуулах, мэдээлэл солилцоогоос ахуулаад манай чанар стандартын байгууллага хооронд, мал эмнэлгийн байгууллага хооронд, урмал хамгааллын байгууллага хооронд олон ийм зохицуултуудыг энэ хугацаанд бид нар хийх ёстой. Хамгийн сайн зүйл нь энэ хэлцээрд оролцож байгаа нөгөө тал өөрөө энд маш өндөр ач холбогдол өгч дотоод зохион байгуулалт энэ төрийн байгууллагуудаа өгөөд явж байгаа. Хоёр талаасаа шадар сайдын төвшөнд ажиллаж энэ хийх ажлуудаа үндсэндээ тохирсон. Хаана аль байгууллагад юу хийх үү гэдгээ тохирсон. Хаана ямар хүндрэл гарч байгаа гэдгээ зураг авалтуудыг хийгээд тэрийгээ хоёр талаасаа шийдвэрлэе гэж тохирсон. Энэ хоёр улсын төрийн тэргүүний өндөр дээд төвшөнд тохиролцсон төрийн ажлын хүрээнд энэ худалдаа эдийн засгийн хамтаа хөгжүүлэх тэр хүрээнд ажлууд эхэлж байна. Сая би Орос улбаны улстай бүс нутгийн хамт ажиллагаа хөгжүүлэх яг энэ бодлогын хүрээнд бид бас яг энэ гайлын болон бусад тарифын бус хориг саадыг хэрхэн арилгах уу гэдэг чиглэл дээр ажлуудаа нэлээд хоёр талаас ойлголцлуудаа нэлээд хүрсэн. Үндсэндээ хийх юм а бид нар тодорхойлцсон. Хууль сойрхон батлагдаавал бид ажилдаа орон засгийн газар зохион байгуулалтын арга хэмжээг авна, холбогдох яам газрууд агентлагуудад үүрэг даалгаврууд өгдөн ингээд 8 сар гэхэд
хэлцээр хэрэгжихэд Монгол улс бэлэн болцсон байх ёстой. За ийм л одоо томоохон үрээ хамарч ажлыг зохион байгуулалт эхэлнэ. Тэг хаан зангидах үгээд бас асуудлууд байгаа. Худалдааны хуулийн яралт оруулж ирэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Худалдаа өнөөдөр олон ийм тодорхойгүй Монгол улс худалдааны хуульгүй, худалдаа эрхцэн зохицуултгүй яваад байгаа. Худалдаан дээр ялангуяа нэг цонхны бодлого баримтлах зүйл олон зүйл дээр бид анзаарч байгаа. Тэг энийг бас хаврын шуулган гэхэд бид бэлдэж оруулах юм зорилготой ажилланаа. Баярлалаа.